Өө энэ чи одоо ямар яш тархуу болдог болсон юм бэ? Тэр айлын ахаа суулын. Доодод ма тарих баста. Согтун биш дээ одоо яана. Одоо ээж бүү юм болж байгаа хата. Яаж чад утас унтарсан. Одоо яах вэ? За гүчи. Санаа зовж хонхгүй маа энэ хүүхдтэй нэрээ. Ээж Хүүшээ чи ч одоо хаачдаг хүүхдөө чи харахуушд болцсон он чи цаг нараар хадгүй мө чи хавар димэд инээд идгийн учир юм чин цологдохгүй за чи их чин санаа зовж имэдгүй мө чи өстө нэрээ. харин тэгээд дуудмаараас чи айлын ахаа суулсан. Би доогуур тойроод ирлээ. Яаж чад үсцэнэггүй болсон. Гэртээ идгүйгээд идгүй мө чи замаараа тоглоод идэм үү? Гурван ээлжээр ичээлээд оройд харж байгаа миний буруу юм уу? Яа бурууч гэж байна. За гэрлүү гоо. Хоол ундаа идэв. Гаргалаа угаа. Яас хүүтэн болцсон юм бэ? Нэг нь ирэхээр нөгөө нь ирнэ гэж өөр байхгүй маань. Хатаа санаа андуураас уучтыг батаа шүү дээ. Санаа зовж хандахгүй маань. Яа та нэр. Стөө ээж орохгүй юу жаа. Хайч тийм бай чи ч одоо харахгүй шууд болцоод байгаа чинь. Доогор ирэхгүй яасан юм дээгүүр дүү чинь нохоос ул ингэ гэж би яах вэ? Би бүр багшин дээс 5 шар хүртэл бүр 4 цаг төвчрлээ. Энэ хэлээрээ өвөл бүр 6 цаг төвчрөх хаа. Яас хэцүү юм бэ энэ хотод чинь. Нэг хоёр хүүхдээ хар үүрээр гаргахын тэгэл харахгүй шууд хамж гэртээ оруулах юм. Яас хэцүү юм бэ? Би ээж баг хичээлдээ явахаас шин төвжрэлдээ явахаас залхаад бүр ядраад ишүү. За чи хичээлээ таслахгүй шүү дээ. Гэж